Өчигдөр мөнх хараа бид хоёр жаргалан сургуулийн урлагийн үслийг үзэхээр очсон. Манай охины ангийн хүүхэд байна. Манай охин энд зогсож байна. Нэг юм гоё хөл бөмбөгийн талбайтай юм лээ. Намайг жоохон бахад юм хөл бөмбөгийн талбай байгаагүй. Би багтаа айгу social anxiety-тэй хүүхэд байсан. Тэгээ тэрийгэ бодвол одоо олон хүмүүсийн дунд бас чөлөөтэй байж болдог, чаддаг болсон байгаадаа их баяртай байна. Тэгээ манай хүү явж байна. Энэ байшинг нурчвал яана гэж удаад дурсгал болгоод бичлэг хийгээд үлдээчлээ. Тэгээ жоох стресстэй ч байсан чинь аз уулж ийм хөөрхөн нохоонууд тааралдаад тэднийг хараад үнэхээр аюулгүй хот үж магадгүй юм байна гэж бодогдсон. Тэгээ багада би багш нарт их дээрлэхүүлдэг байсан. Тэр үе маань бас сэдэрж гарч ирсэн. Хүүхдүүд айгу гой Монгол бүжгээ бүжиглээ. Тэр нь их сайхан санагцсан. Энэ зураг надад хүүхдээ эрхийг хамгаалах юм шиг мэдрэмж өгсөн. Энэ зурнуудаас их гой санагцсан. Их зөөлөн урамсгалтай гоё зурнууд байлаа. Нар жаргаж байгаа юм шиг өнгөмөнгөтэй. За тэгээ урлагийн үслэг тарсан. Урлагийн үслэг тарсан. Би бүр сүүл рүү их залхсан. Тэгээд манай охины ангийн охтууд тааралцсан. Тэгээд ээжтэйгээ бас уулзсан.